Монгол түмний өв соёлын үнэт эрдэнэ болсон хөөмийн урлыг бид эрчүүдийн урлаг хэмээн төсөөлөх нь ноц биш. Гэвч сүүлийн жилүүдэд энэхүү уламжлалыг зөөлөж шинэ өв төрх мэдрэмж нэмж буй садан үзэгдэл хүч төрөв орж ирсэн нь эмэгтэй хөөмичид юм аа. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид эмэгтэй хүний зөөлөн сэтгэл хүчирхэг хаатаа хасуулсан энэ онцгой урлагийн төлөөлөгчдийн тухай өгүүлэх болно. Онослог хийсэн тэ. Тэгээд одоогоор л 20-ны арданд дээр Монгол гайхамшиг гэдэг нэг ховын нэг курс нэгдээд тэн дээр одоо хөөмийн сургалт байгуулна гэж мэддэг маа гэдэг хүн байгуулсан. Тэгээд энд 20-ны ардны 3 давхрад нэг өрөөнд ингэ үчитэл тэгсэн чинь ардын дуудлын чуулгын дуучин Айлмаа гэдэг эмэгтэй хэлбэг хөөмийн сурыг одоо хөөмийн гэж. Ерөөсөө эмэгтэй хөөмийн байгаагүй гэсэн. Гүчи сурч чадах чадна би гэж байна гэдэг. Тэгээ хоёлаа ер нь ингээд дуурай гэж ороод ингээд ирсэн их боломжтой болсон. Ингээд боломжийг дуурайд ирээдүйд ямар ч гэсэн дууны аялгаа авгын цагаан авал дөрвөн уул гэдэг одоо хоёлаа оролдоод ичэн гаргалаа. Тэгээд өчсөн чинь хархраад гурчмаар санагдаад одоо тэр бүдүүн хоолоод одоо гурчмаар юм шиг болгоон тэр. Дэшин мэлэн дагуулж байгаа доош яг хоолойгийн зурцааж байгаа хөдөлгөөн өргөлтөл сайхан ороод ирлээ. Тэгэхээр их баярлалаа. За ер нь эмэгтэй хүнд ер нь хөөмий зааж болохоор юм байна. Энэ ер нь сүүлийн нэг 3-4 жилд ч юм уу. Ер нь мэдгүй би л өмнө нь ерөөсөө хөөмөлдөг эмэгтэй хүн байдаг гэж ерөөсөө бодож байгаагүй. Манай 10 жил яг хөөмийн дугуулна гэж явдаг байсан. Тэгээд тэнд эмэгтэй хүмүүс явдаг байсан л та. Гэхдээ яг нэг тийм айгүй гоё дуурж байгаа тийм сонсож байгаа. Би 2005 онд Монгол Улсын их сургуульд элсэн орсон. 2005 онд орохдоо бол хөөмийн чиглэлээр судалгаа хийн, хөөмийг өөр хичээлэн тухай бодооч үзэгдлээчгүй явж байсан. Одоо тухайн үед бол яг 10 жил төгсөөд их сургуульд орохдоо бол ерөөсөө уртын дууг сонсохоор нойр хүрээд идэв гэсэн. Тэр ардын урлаг судлаач бэлтгэдэг одоо Монгол Улсын их сургуулийн тэр ардын урлаг судлалын хөтөлбөр дээр элсэж орохдоо бол тэр цагаас хойш уртын дуунд сонирхолтой болоод за үндэсний уламжлалт урлагуудын төрөл дээрээс нэлээд сонирхож суралцах болсон. Тэрний нэг бол ялтчгүй хөөмийн урлаг. Тэнд тухайн үед бол судлаачаар сурж байгаа хүн судалж байгаа зүйлийг аюул мэддэг байх хэрэгтэй гэдэг үгнээс бол тэнд ур чадварын хичээлүүд ордог байсан. Гэхдээ анх хөөмийн сурах гэж эхлэхдээ бол яг хөөмийн судална гэж бол бодож байгаагүй. 2005 онд бол яг Удсран багш маань тэнд 7 хоногт нэг цагаар хөөмийн хичээлийг ордог байсан. Тэнд болохоор за хөөмөч одоогийн үндэсний урлагийн театрт бас хөөмөчнөр ажиллаж исэн Ундрмаа гэж ихчвэл хөөмөлж сурсан байдгийн. За мөн одоо Завхан аймагт ажиллаж амьдарч байгаа Сувдаа гэж хөөмөч одоо Монгол Улсын их сургуулиас бас суралцж исэн.
гэнэ сайхан эд сайхан суралцж байсан үед нь яасан бэ гэхин зэрэгч хэлам гарсан. Хайтма юундара ажил төрлийн тэн дээр хөөмийн дээр явж байгаа хөөмийн дээр коуч эмэгтэй хүнд хөөмийн заана гэж юу гэсэн одрон юм иддэг бол юм бол ихэнх арай гэдэг чи эмэгтэй хөөмийн юм одоо болохгүй гэлөө шивэрээр одоо илдүү долоо юм боллоо. Тэгээд ч одоо нэг олигтой ч одоо дийш дугаараад хүн тэр дөрөв ханахаа дунд л байлаа. Тэгтэл одоо телевизийн эсада инкцэг ирээд альмагийн нэвтрүүлгийг одоо ийм байна гэдэг ийм одоо ч боломж юм байна гэдгийг хэлсэн. Тэгээд телевизийн нэвтрүүлэгт анхаа гэж ороод энэ доктор инкцэг ингээд цацсан. Хишгт одоо наруулагч хишгт ахвал хөөмигэр сайхан хянаа үйцсэн. Харин дараагаар нэмэгтэй хөөмийн талаар ингээ гараад их сонирн болсон. Тэгээд орондоо яраа цацагдаад тэгээ ингээд байж ятл чинь өсгч жаргал хийрлэн гэсэн хөгтөд эмэгтэй хөгтөд орж ирсэн. Ингээд одоо хөөмийн эхэлж сойрн эмэгтэй хүний сойрн гэхлээр тавьчихсан юм дээ. Эмэгтэй хөөмичүүд өнөөдөр зөвхөн Монголд төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, тэмцээн уралдаанд амжилттай оролцож, олон улсад монгол хөөмийг сурталчилж байна. Тэдний зарим нь эртний уламжлалт арга барилыг судлан суралцж байгаа бол зарим нь орчин үеийн хөгжимтэй хослуулан шинэ урсгалыг бий болгож байна. Эрэгтэй эмэгтэй хүний нэг бие физиологийн ингээ ялгаанаас болоод ер нь эмэгтэй хүний одоо хөөмөлж байгаа дуу аваа ер нь жоохон сул байдаг анханасаа гисэн хэдий ч эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй дүүцхүүц болон тэрнээс илүү дуурах боломжтой. Зарим талаараа одоо эсгэрэг ялангуяа ингээд нарийн гоё эсгэрдэг тийм чанга эрэгтэй хүнээс чанга эсгэрэх боломжтой. Хичээгээд байх юм бол ер нь хугацаа нь хувь хүний тэр онцлогоос шалтгаална. Яг заасан яг тийм хугацаанд сурна гэсэн юм бол байхгүй. Нийтдээ Монгол улсад 323 өвлөө уламжлагч байна гэсэн бол бүртгэл гарсан байдığım байлээ. Тэр 323 хүний 66 нь эмэгтэй хөөмичүүд гэж эмэгтэй өвлөө уламжлагч байна лээ. Тэрний 60 нь болохоор Ховд аймгийн гаралтай, 6 нь байх юм бол 6 нь бол Улаанбаатар, Сэлэнг аймаг, Баян Улгийн, Говь Алтай гэсэн ийм байршлуудаас бол тэр 6 хөөмич нь өвлөө уламжлагчаар бүртгүүлсэн байна. Хөөмий бол зөвхөн дуу биш. Энэ бол сэтгэл зүрх өөрийн дотоод ертөнцийг илэрхийлэх нэгэн хэл. Тиймдээ ч эмэгтэйчүүд энэ урлагаар дамжуулан өөрийн дотоод дуу хоолойг хүргэж байна. Эмэгтэй хөөмичдийн хувьд энэ урлагт өөрийн байр суурийг олно гэдэг тийм чамар байгаагүй. Нийгмийн хандлага, уламжлалт ойлголтууд, хоолойн онцлог зэрэг олон сорилтыг даван туулж байж тэд өнөөдрийн түвшинд хүрсэн. Гэвч тэд хөөмийг илүү нарийн мэдрэмжтэй, шинэ эрч хүчтэй, урлагийн уран сайхны талаас нь баяжуулж чадсан юм. Зарим нь орчин үеийн хөгжмийн элементүүдтэй хослуулан бүтээл төрөөж үндэсний урлагийг дэлхийд сурталчилж байна. Өв соёл гэдэг бол өнгөрсөн цагийн зүйл биш. Түүнийг хэн өглөж, хэн амлуулж байна, тэр л жихэн эсэ. Эмэгтэй хөөмичүүд бол энэ гайхамшигт урлагийг шинээр амлуулж буй шинэ үеийн төлөөлөл юм а. Эрчүүдийн хүчтэй их шиг эмэгтэйчүүдийн уянгалаг хоолой хослон суурайцаар хөөмийн урлаг үрд их шиглэх болтугай.